Грандмед эмнэлгийн үйлчлүүлэгч Стив Поттер нурин экспедицээр аялдаг. Ингэхдээ нуруугаа гэмтээж, зовөөрөгч нуруунд хүчтэйгээр өвдөж эхлэн Грандмед эмнэлэгт хандсан байна. Үйлчлүүлэгч нуруу нуусны эмч нарын багт үзлэг онцлогоо хийлгэснээр MRI шинжилгээ хийлгэн оншоо тодруулан нурууны хугаралцтай гэдгээ мэдж авчээ. Эмчийн зөвлснөөр эмчилгээ хийж болох хувилбаруудыг танилцуулсны үндсэн дээр гэмтэлтэй нурууны үе бусад үеинүүдтэй нөлөөлөхөөс өмнө нурууны үе рүү цемент шахан эмчилсэн байна. Энэ мис ажилбар нь Европын улс оронд хийгддэг боловч үр дүн муу гардаг гинэ. Ихэнх тохиолдолд биеийн байдал уламд орддог байна. Мөн энэ төрлийн мис ажилбар нь 40 насны өвчтөнд хийхэд эмч нарын багт ихээхэн ур чадвар чухал байдаг гэж. Тэгвэл Монгол улсда энэ төрлийн мис ажилбарыг Грандмед эмнэлгийн нуруу нугасны эмч нарын багийн хамт олон амжилттай хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 600 гаруй иргэнд мис ажилбарыг амжилттай хийгээд байна. Энэ нь Монголдо төдийгүй зөвхөн тус эмнэлэгт хийгддэг нь бусад эмнэлгээс ялгарах гол давуу тал юм а. Нурууны хугарлыг ерөнхийдөө 3 хуваадаг. Нэг нь болохоор ташуугаараа хугарах, эсвэл хэлтэрхийн гараад нугсаад гарах, эсвэл компрессионны перлом гэж ярьдаг шахагдаж хугарахыг. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор шахагдаж хугарсан байгаа. Ялангуяа өндөр настай одоо 45-аас дээш насны хүмүүсийн шахагдаж хугарсан тохиолдолд ерөнхийдөө бороолох боломж бол нэг сайн байдаггүй. Яагаад гэвэл бороолт бол үүсэх байгаа биш, үүсэж байгаа боловч сэрэгчлэлтэй бороо үүсээд тэр ачаалыг даах боломжгүй байдаг юм байна. Тэгэхээр ийм тохиолдол бол дэлхийн бүх улсад энэ вертебропластигээ цемент шахалгаа хийх юм байна. Тэгэхээр бидний хувьд бол 2013 оны 11 сараас хойш бол нийтдээ 360-аад хүнд хийсэн байна. Энэхүү мис ажилбар нь 40 минут болсон. 1 хоног эмнэлэг твдэхэд л хангалттай гэж эмчээ надад хэлсэн. Хөдөлгөөн хорж биеийн байдлыг хинсэн. Би эхлээд 1 хоноод л эмнэлгээс гарна гэхэд гайхаж байсан ч эмчийн үзлэг онцлогоо хийж байгаа зэрэг нь надад үнэхээр итгэл төрүүлсэн. Учир нь мис засал нь хүний хамгийн гол тулгуур эргэтэн болон нуруу нугасанд хийгдэж байгаа учраас өвчтөн амжилттай болно гэдэгт итгэлтэй байх нь маш чухал. Тэгээд л мис ажилбарыг хийлгэхээр болсон доо. Эмнэлэгт байх хугацаанд эмнэлгийн эмч ажилтнууд маш найрсаг. Ялангуяа совилогч нарын харилцаа хандлага нь маш таалагдсан. Би өмнө нь эх орондоо олон эмнэлгээр үйлчлүүлж байсан. Эдгээр эмнэлгүүдтэй харьцуулахад Грандмед эмнэлгийн үйлчилгээ үнэхээр олон улсын эмнэлгийн стандартад нийцсэн үйлчилгээтэй. Мөн эмч мэрэгжилтнүүд нь чадварлаг нь харагдаж байна. Биеийн байдал маань яг эмчийн хэлснээр мис ажилбарын дараах хөвдөлд 70% алга болон зовиргүй болсон. Би эмнэлгээс гарахдаа яг л жирийн үе шигээ алхаал гарсанд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Маш богино хугацаанд иргэн хэвэн ажиллах боломжтой болсондоо Грандмед эмнэлгийн хамт олонд баярлаж байна. Грандмед эмнэлэг нь өмнө нь нугасны дотордлын хамтрыг амжилттай авсан, нурууны диск солих хагалгаа, нуруу нугасны бүх төрлийн мис заслыг амжилттай хийж, дэлхийн жишгт хүрсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа гэдгээ нотлон харуулж чадсан юм а. Энэ бол чадварлаг эмч мэрэгжилтнүүдийн багийн ур чадвартай холбоотой юм.